Шүүхийн ерхий зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийж шүүхийн тогтолцоог хуучин хэлбэрлэн шилжүүлэхэд бэлэн болсон гэдгийг мэдгдлээ. Иргэн сануулхад үндсэн хуулийн цэцээс шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг хууль зөрчсөн гэж үзээд 6 дугаар сарын 1-ээс хүчингүй болох шийдвэр гаргасан юм а. Тухайлбал аймаг болон дүүргүүдийн дунд шүүх байгуулан дагнсан тогтолцоогоор үйл ажиллагаа явуулж байсныг болиулах шийдвэр гаргасан юм а. Ингэснээр шүүхүүдийг нэмж байгуулан өмнөх тогтолцоо руугаа эргэн шилжгээр болсон. Энэ ажлын бэлтгэл үндсэндээ хангагдсан хэмээн өнөөдөр шүүх ерхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Минт сайхан мэдээллээ. Шин зохицуулалтаар 15 шүүх нэмж байгуулна. Энэ ажилд нийтдээ 2.5 тэрбум төгрөгийн зардал гарна хэмээн тооцоолоод байгаа. Тэгвэл энэ зардлыг шүүхийн ерхий зөвлөл нэмэлт зардалгүйгээр одоогийн төсвөрөөр зохицуулахар болжээ. За энэ зохион байгуулалтын арга хэмжээ одоо ингээд бэлтгэл ажлаа хангаад бид явагдаж байна. За энэ арга хэмжээнд шаардлагатай 2.5 тэрбум төгрөгийн зардлын тооцоо гарч байгаа. Тэгэхээр засгийн газар, сангийн яам болон улсын их хурлаас бол энэ мөнгийг бид гаргаж чадахгүй. Энэ мөнгөний асуудлыг шүүхийн ерөнхий зөвлөл одоо байгаа төсвийн хэмжээнд зохион байгуулалт даалгасан байгаа. За тийм учраас ерөнхий зөвлөл одоо байгаа төсвийн хүрээнд ямар нэгэн нэмэлт зардал гарах, нэмэлт одоо төсвийн нэмэлт санхүүжилт авахгүйгээр зохион байгуулах гэдэг ингээд явж байна. Ингээд 6 дугаар сарын 1 гэхэд давж заалдах шатны 19 шүүх 26 болж нэмэгдэн мөн дүүргийн 8 шүүх 16 болно. Харин анхан болон давж заалдах шатны 99 шүүх 115 болж нэмэгдэх юм байна. Хэдийгээр шүүх нэмж байгуулагч шүүгчийн орон тоог нэмэхгүй гэдгийг шүүхийн ерхий зөвлөлөөс удаа мэдээлсэн улсын хэмжээнд 693 шүүгчийн орон тоог хэвээр хадгалах юм байна. Харин шүүгчдийг сэлгэж шилжүүлэх байдлаар ажиллуулахаар зохицуулжээ. Тухайлбал 13 аймагт нэмж байгуулах давж заалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн давж заалдах шатны шүүгчдийн 55.8%-ийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Одоо бусад аймагаас шүүгч томилтоор ажиллаж шүүх үйлчлэгүүдэд бүрдүүлээд явах юм боломжтой байгаа. Ер нь бол Монгол Улсын хэмжээнд шүүгчд болон шүүх иргэдтэй өөрсдөө хурж үйлчилдэг ийм системээр сүүлийн 2 жилийн хугацаанд явж байна. Тийм учраас орон нутгийн хэмжээнд шүүгчд томилтоор ажилладаг ийм шинэ соёл руу орж ирж байна л дээ. Нэг хэсгийг нь ийм байдлаар зохицуулна, хоёр дахь зохицуулалт нь шүүгчдэд зэрэгэлдэх аймаг руу сэлгэж ажиллах юм байна. Мөн энэ үеэр шүүхийн ерхий зөвлөлийн дарга Лүндэн Доржиг шүүгчдийн зөвлөгөөнөөр улиран сонгохоор болсон талаар мэдээллээ.